ёс зүйн ёс суртахуунгүй байсныхын төлөө гомдол гаргасан хүнийг одоо троол гэж дуудана гэдэг чинь юу гэсэн үг. 47 8 хүн одоо бүгд л троол юм уу? 36 жилийн түүхэнд нь анх удаа ийм удаа дараалсан ийм ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байгаа хүн нь одоо Нара гишүүн байхгүй. Улсын хурлын ёс зүйн дэд хороонд 2026 оны 1-р улиралд улсын хурлын гишүүн Наран Туяа Нааратай холбоотой 48 гомдол ирсэн байдаг. За улсын хурлын ёс зүйн дэд хороо өчигдөр буюу 4-р сарын 7-ны өдөр хуралд хууртай байсан ч хурлын эрс сураагийн улмаас хойшилсан. Гишүүн Наран Туяа Наара бол трол хаягуудаас ирсэн гомдлын дагуу улсын хурлын ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна гэсэн агуулгатай мэдээллийг бол хийсэн байдаг. Тэгвэл манай сайтыг одоо улсын хурлын гишүүн Наран Туяа Наарад гомдол гаргасан иргэнтэй ярилцахад бэлэн болоод байна. За тэгэхээр урилгыг манд хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Хоёулаа ярилцлага юу ч гэсэн улсын хурлын гишүүн ер нь ямар ёс зүйтэй байх ёстой бэ гэдэг асуудлаар ярилцлага эхлэе. Тэр та иргэн хүнийхээ хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? За би Доржи Отхон баяр гэж хүн байна. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг. Хуваар хөдөлмөр эрхэлдэг жирийн иргэн. Яг хууль талаас их юм бол улсын хурлын яг гишүүний ёс зүй яг ямар хөө байх юм хэмжээнд байх ёстой юм бэ гэдгийг би одоо яг хуулийн хүн учраас сайн мэдэхгүй байна. Зүгээр иргэнийхөө хувьд ойлгож байгаа өөрийнхөө ойлголтоор их юм бол мэдээж соёл боловсрал, харилцаа, хандлага одоо мэдээж энэ одоо бүх зүйлээрээ л одоо өндөр бэжэж улсын хурлын гишүүн гэдэг. Улсын хурлын гишүүн гэдэг чинь одоо улсын хурл гэдэг чинь одоо өөрөө манай хууль сахиулалтын байгууллага одоо тийм. Тэгэхээр тэнд одоо ард түмнийг төлөөлж гишүүн болж орж байгаа тэр хүн бол тэр бүх одоо зарчмуудыг тэр бүх одоо шаардлагуудыг нийцсэн л хүн байх ёстой л гэж би ойлгож байгаа. Тий. Таны хувьд Наран Туяа Наара гишүүнд ёс зүйн гомдол гаргасан байдаг. Тэгэхээр таны гомдол ямар агуулгатай байсан бэ? За би 2026 оны 2 сарын 24-нд Монгол улсын хурлын ёс зүйн дэд хорооны цахим хаягт имэйлээр гомдлоо гаргасан. Миний гомдол гаргасан яг агуулга утга гэх юм бол одоо улсын хурлын гишүүн Наарагийн одоо удаа дараагийн ёс зүйн үйлдэлүүд хэрэгс хэтэрсэн одоо үг хэллэгүүд иргэдийг доромжилж байгаа энэ байдалд бол үнэхээр төвчээгүй учраас би гомдол гаргасан байгаа. Түрүү хэлсэнчлэн Наран Туяа Наара гишүүн бол одоо энэ 48 гомдлын ихэнх нь үг үсэх нь адилхан, цэг таслын хүртэл адилхан гомдлууд байсан. Тэгээд улсын хурлын ёс зүйн дэд хороо трол хаягнуудаас ирсэн гомдлын дагуу хэлэлцэх гэж байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн байдаг. Тийм байлаа. Би тэр мэдээллийг өчигдөр харсан л та. Тэгээд айгүй тийм утгагүй нөгөө л нэг ёс зүйгүй байдал нь яг тэр хүнд одоо өөрийнх нь хувь хүн одоо тийм юм уу одоо мэдэхгүй байна. Тэр хүнийг одоо таньж мэдэхгүй уулзаж учрж байгаагүй учраас тэгээд өчтөр яг ингээд трол хаягнууд ингээд үүсгэн нийжлэх ингээд тэгжл. Би яг хувь хүнийхөө өмнөөс өөрийнхөө өмнөөс гомдлоо гэсэн. Би бусад хүмүүс ямар одоо утга санаатай яаж одоо гомдлоо бичсэн талаар би мэдэхгүй байна. Тэгээд урьдчилан буюу 4 сарын 6-ны өдөр надад ёс зүйн дэд хорооноос имэйл хаяг ирсэн байлээ. 4 сарын 7-ны өдрийн өглөөний 10 цагта бэлэн байгаарай. Ингээд Наара гишүүний ёс зүйн одоо ийм асуудлыг шийднэ ингээд ирээрээ гэдэг тийм мэйл хаяг ирсэн мэс. Яагаад спам дотор ирснийг одоо ойлгосонгүй. Хэрвээ тэрийг би харсан бол тэрэнд би очих байлаа. Би бол одоо өчигдөр Наара гишүүний мэдээллийг сонсоод үнэхээр энэ хуралд өөрийн биеэр очдөг байж би энэ имэйлийг нь одоо жоохон тэр явуулсан цаг хугацаанд нь авцсан бол очдөг байж. Тэгээ өөрийн биеэр одоо ингээд трол гэдгээ нотлоод ингээд сууя гэж. Тэр ярилцлагыг үзсний дараа их харамсалтай тэгээд цаг тухайн үед мэйлээ шалгаж чадсангүй. Зүгээр жирийн иргэн хүнийг ингээ гомдол гаргах өөрт нь ингээ гомдол ёс зүйгүй ёс суртахуунгүй байсныхын төлөө гомдол гаргасан хүнийг одоо трол гэж дуудана гэдэг чинь юу гэсэн үг. 47 8 хүн одоо бүгд л трол юм уу? Би одоо сайн мэдэхгүй байна. Би бол одоо өөрийгөө трол гэж одоо хэлүүлмээргүй нэг л хэд би одоо сошиал орчинд яг л ингээл өөрийнхөө зурагтай өөрийнхөө хаягтай ингээл өөрөөрөө л ингээл үзэл бодлоо илэрхийлэл ингээл байж байгаа жирийн нэг иргэн хүн. Одоо Наара гишүүний одоо тэр сошиал дээр гаргаж байгааг одоо монголчууд надаар хэлүүлгүй л мэдчихэж байна. Монгол улс одоо парламентын сонгуул байгуулад хийгээд одоо 36 жил боллоо. 36 жилийн түүхэнд нь анх удаа ийм удаа дараалсан ийм ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байгаа хүн нь одоо Наара гишүүн байхгүй. Удаа дараагийн. Тэгээ өчигдөр өөрийнх нь би тэр ярьцлагыг бас харсан л та.
Би зөвхөн ингээд одоо чуулган хуралтай үед л одоо улсын хурлын гишүүнээ хиймээр байна. Бусад үед нь би одоо айлын эхнэр хүн, ээж хүн тий бусад үед нь одоо би ингээд жирийн өөрийнхөө баймаар байна гэдэг утгадаа зөвлөвчдөр ярьсан байлээ л дээ. Би бол тэрийг бас байж болохгүй зүйл гэж бодож одоо юу гэдэг улсын хурлын гишүүн хүн шүү дээ. Ямар ч цаг үед тийм ёс суртахуунгүй, ёс зүйн үйлдэл гаргаад иж болохгүй гэж би бол үзэж байгаа. Надтай адилхан бас хэдий ингэж гомдол санал илэрхийлээгүй ч гэсэн надтай адилхан үзэл бодолтой мянган хүн байна. Ерөнхийлөгч сүлд нэг ёс зүйгүй гишүүд эргүүлэн татах хуулийн төсөл санаачилсан байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийн таалалд нэгдэж байгаа гишүүн нь үлдээд таалалд нийцгүй байгаа гишүүнийг ёс зүйгүй байна гэж үзээд хасах ийм магадлалтай байна гэж. Тий, би бас тиймэрхүү зүйл улсын хурлын гишүүд одоо нөгөө чуулган дээр сонгуулийн дээр нөгөө хуулийн хэлцүүлэг хэлж байгаа харсан л та. Тэрнээс өмнө одоо ерөнхийлөгч ингээд улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хууль ингээд санаачилж байна гэдгийг мэдгдснээс хойш энэ талаар яриануд аягүй их сошиал дээр явсан. Мэдээж аливаа зүйл сайн муу хоёр талтай. Би бол яг ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийг бол зүйтэй гэж бодож байгаа. Эргүүлэн татдаг байх хэрэгтэй. Ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэл нэгдүгээрт гаргасан бол. Хоёрдугаар тухайн гишүүн авилга хээл ахуул хулгай янз бүрийн асуудалтай холбогдсон бол тэр гишүүнийг заавал эргүүлэн татах зохих хуулийн хариуцлагыг энэ хүлээлгэж явах ёстой гэж би үзэж байгаа. Энэ хуулийг тийм болохоор би цагаа олсон зүйл. Энэ бол байх ёстой зүйл гэж би иргэнийхөө хувьд л хүлээж авч байгаа. Тэгэхээр Наара гишүүн бол ийм одоо харилцаа хандлагатайгаар одоо улсыг засна гэж юу ах вэ? Итгэлийг төлөөлнө, иргэдийг төлөөлнө гэж юу ах вэ? Тэр мөхтэй гишүүн одоо өөр бусад хэн байдгийг. Тэгэхээр зохих хариуцлагыг хүлээлгэх байх гэж би харж байгаа. За баярлалаа танд. За баярлалаа.